зохион байгуулагдаж байгаад маш их баяртай байна. За энэ маань манай эхнэрээ эмэгтэйчүүдийн үндэсний төвөнд маань хийсэн нэг юмдаа маш их сэтгэл гаргадаг. Тийм учраас та бүхний өнөөдрөөс бишээ нөгөө амьсгал өндөртөх аппаратыг ажиллуулах гэдэг энэ бүгд болоодын инженер маань ирсэн байна. Бид нэр хамтарч одоо багаар ажиллах энэ одоо гэсэн байгаа. Тэгэхээр энэ бүх сургалтыг нээж өгөх нь хэмээн бас ажиллагаа хамтран ажиллах маш чухал байдаг тийм ээ. Тэгээ энэ тал руу мэдээллүүдийг хоорондоо бас ярилцах туршлага судлалын эрхтэй ийм эрүүл мэндийн байгууллага болсон учраас бас энэ за ингээд эрүүл мэндийн төвөөс хүрэлцэн ирсэн яг хэдэн минут одоо яг цагаа барай явуулна. Нэг цаг юм байна тийм. Нэг цаг. Бид одоогоос 8 жилийн өмнө мөрдөгчсэн бол энэ тохиолдолд одоо харьцангуй бүдгэрсэн. За яг хайх юм бол ганц нэг гарын салгаар цэвүүртэй хууралттай бас хурцууд ирж байгаа. Өчигдөр ийм одоо хүндрэл бол хавцан явдаг. 2022 оны томоогийн улирал эхэлж байгаатай холбоотойгоор эрүүл мэндийн сайдын тушаалаар эрүүл мэндийн хөгжлийн төв, эхнэрээ эмэгтэйчүүдийн үндэсний төв, Монголын хүүхдийн амьтан сүнс төлөвийн ангаахын нийгэмлэг хамтран энэ томооцтой өвчний одоо хүндрэлийн үеийн менежментийн тал дээр нийслэл Улаанбаатар хотын өрхийн эрүүл мэндийн төвүүд нэгдсэн эмнэлгүүдийн хүүхэд нэрээ амьтнарт зориулсан энэ сэргээх сургалтыг одоо зохион байгуулж байна. Тэгэхээр та бүхэн мэдж байгаа ер нь бол одоо сүүлийн 2-3 жил SARS коронавирус 2 шалтгаанд цар тахал дэлхийн нийтэд тархсан. Энэ нь өөрөө энэ томооцтой өвчний одоо удирдлагын үүсгэгч нартай зэрэгцэн явагдах энэ шинж төрх ялангуяа энэ 2022 онд их тодорхой болсон энэ одоо хүйтэн сэрүүн улирал эхэлж байгаатай холбоотойгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах үүднээс энэхүү одоо сургалтыг зохион байгуулж байна. Тэгээд энэ сургалтанд маань одоо бид уламжлалт сэдвүүдээс гадна яг энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ялангуяа жижүүрт гардаг яралтай тусламжийн тасаг, эрчим дэмжлэгээний тасагт жижүүр хийх одоо шаардлага тулгарсан үед эмч мэрэгчлэнүүдийн амьсгалын аппаратыг хэрхэн зөв оновчтой ашиглах вэ гэдэг дээр бол нэлээд одоо бас одоо цагийг зарцуулж энэ тал дээр бол сургалт орохоор төлөвлөгдсөн байгаа. За өнөөдөр эхнэрээ эмэгтэйчүүдийн үндэсний төв дээр эрүүл мэндийн хөгжлийн төв, эрүүл мэндийн сайдын албан даалгаврын хүрээнд томоотос төвчин за тэгээд коронавирус халдварын одоо хавсарсан энэ тохиолдлуудад хэрхэн арга хэмжээ авах вэ гэдэг чиглэлээр бол хүүхдийн эмчнэрийг хамруулан сургалтыг зохион байгуулж байна. За энэ сургалтанд бол нийслэлийн дүүргүүд, за мөн амарчих газруудын хүүхэд няраа эмчнэр бол оролцож байна. За тэгэхээр энэ хүү сургалтаар бол томоотос төвчин, за мөн коронавирус халдварын тохиолдлын сүүлийн үеийн одоо судалгаа нотлогоонд одоо суурилсан мэдээлэл, за мөн одоо дадлага хөсөлсөн ялангуяа одоо энэ томоотос төвчний хүндрэл бага насны хүүхдэд зохилон тохиолдож байгаа хүнд хэлбэрийн хатгалгаа, за магадгүй энэ хүндрэл нь одоо дамжирч амьсгалын одоо дэмжих орлуулах эмчилгээ шаардлагатай энэ тохиолдолд амьсгалын аппаратад одоо хэрхэн оруулах уу, за аппаратаар амьсгал удирдсны дараа хэрхэн гаргах уу, за тэгээд мөн одоо хүүхдийн одоо амь насыг аврах цаг алдалгүй авах арга хэмжээний талаар бол ийм дадлага суурилсан бас сургалт зохион байгуулж байна. Тэгэхээр энэхүү сургалт маань бол 2 өдөр зохион байгуулагдана. За тэгээд энд оролцож байгаа 100 гаруй одоо эмчнэр маань бол эргээд энэ томоогийн улирал одоо өгтүүлэн сургалт зохион байгуулснаар бол энэ сургалтаас шинэ үе одоо орчин үеийн мэдээлэл за авч за түүнтэй холбоотой хариу арга хэмжээ хэрхэн авах вэ? За мөн одоо томоотос өвчний өвчнийг коронавирус халдвараас хэрхэн ялхан онцлох уу? За энэ хоёр зэрэгцэн одоо
тохиолдож байгаа халдварын үед арга хэмжээ хэн авах уу гэдэг талаар бол илүү одоо онол дадлах болсон ийм мэдлэг мэдээллийг одоо эндээс гарах ийм одоо зорилго төвшүүлээд байж байна. Тийм учраас энэ сургалтанд хамрагдсан одоо энэ хүүхдийн эмчнэр бол цаашид одоо дүүргүүд дээрээ хүн одоо нийслэлийн одоо хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд бол мэдлэг мэргэжлээ дэвшлүүлсэн ийм сургалт болж байна гэж онцолж байна.